Ипотекийн зээлийн нөхцлөөр 5-аас дээш орон сууц авсан 12 мянган иргэн байна гэсэн мэдээллийг Улсын хурлын гишүүнийхээ хамгаалан мэдгдсэн. За энэ тоон боломжгүй гэс салбарынхаа онцолж байгаа. За цаашаад энэ зээлийн явцыг цахимжуулах нь чухал байна. Мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч Уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа үзэгчдээ мэнд хүргэе. За тэгэхээр ипотекийн зээлтэй холбоотой хамгийн сүүлд гэхэд одоо Улсын хурлын гишүүнийн хамгаалангийн хувьд ипотекийн буюу зорилтод бүлэгдэхүүрх нэг хөнгөлтэй зээлээр 5-аас дээш орон сууц худалдаа авсан 12 мянга гаруй давуу эр хэдэлсэн иргэд байгаа гэсэн мэдээлэл бий гэж цахим сүлжээндээ бичсэн. За үүнтэй холбоотойгоор бид бүхэн бас банк санхүүгийн байгууллагууд, за Монголын ипотекийн корпорац, мөн Монгол банктай холбогдож бол мэдээлэл авсан. За тэдний хувьд бол ихэнх нь ийм үндслэл байхгүй гэдгийг бол хэлж байна. За яагаад гэхээр тухайн одоо нэг өрхийн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын хувьд бол одоо нэг нь хамтран зээлдэгч болсон үед нөгөө нь магадгүй одоо үндсэн зээлдэгч болж байгаа үед бол хамтран зээлдэгч болсон хүн дараагийн удаа авах боломж нь бол нээлттэй байдаг. Ингээд энэ тохиолдолд бол нэг өрхийн хоёр одоо хүн бол хоёр л удаа яг энэ ипотекийн орон сууцны зээлийг бол авах боломжтой байдаг. Тэрнээс 5 удаа бол авах боломж байхгүй гэдгийг бол санхүүгийн салбарын онцлог хэлж байна. Гол нь одоо хүмүүсийн эмзэглээд байгаа нөгөө нэг төрийн оролцоотой хөтөлбөрийн зээл гэж байгаа шүү дээ. Нэг хөнгөлтөө зээлийн. За хуучин бол 8% гэсэн одоо бол 6% болсон. Тэгэхээр энэ зээл үү эсвэл зүгээр арилжааны банкны олгодог олон төрлийн зээлийн тэр зээл үү гэдгийг тодруулах шаардлагатай болчихж байгаа байхгүй. Хөтөлбөрийн зээлийг бол за миний лав ойлгож байгаагаар тэр тухайн үеийн дүрм журам зохицуулалтаар бол тийм боломж 5-аас дээш авах тийм боломж байгаагүй. Яг энэ мэдээлэлтэй холбоотойгоор албан тайлбар бид бүхэн авахар хандсан. За албан тайлбар мэдээлэл бол өгнө гэдгээ Монголын ипотекийн корпорацаас бол хэлсэн. За яг одоогийн байдлаар бол бидэнд албан мэдээлэл нь ирээгүй байгаамаа. За тэгвэл Монголын яг энэ одоо олгож байгаа орон сууцчлалтыг дэмжих хүрээнд олгож байгаа ипотекийн зээлийн нөхцөл байдал ямар байгаа мэ гэдэг мэдээллийг та бүхэнд дэлгэцэнд харуулж байна. 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийтдээ 132,747 он зээлдэгч байна. Үлдэгдэлтэй буюу одоо зээл нь үргэлжлээд явж байгаа 94 мянган зээлдэгч байгаа. Дүн нь болохоор 6.8 их найт төгрөг, үүнийх нь 5.3 их найт төгрөг нь Монголын ипотекийн корпорацид бол шилжсэн гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Ипотекийн зээлд олгож байгаа гол их үүсвэр санхүүжилтийг бол Монгол банкнаас олгож байгаа. За мөн дээрээс нь банкнууд бол өөрийнхөө одоо арилжааны банкуд дотоод их үүсвэрээр санхүүжүүлдэг. За энэ зээлийн хүү 6% байдаг. Хүүгийн зөрүүнд засгийн газраас бол тодорхой хэмжээгээр арилжааны банкудаас татаас олгодог гэж ойлгож байна. За энэ 2025 оны 12 дугаар сард ипотекийн зээлийн жигэнсэн дундаж хүү 11.9% хүрсэн. За банкны их үүсвэрээр олгосон зээлийн жигэнсэн дундаж хүү 16.6%-тай байсан юм. Өнөөдөр хүртэл олгосон нийт зээлийн 20 орчим хувь нь л орон нутагт олгосон байгаа. Нэг өсөндөө ипотекийн зээл нөгөө талдаа орон сууцчлалтыг дэмжих, за гэр орооллыг бууруулах энэ одоо үндсэн зорилго нь Улаанбаатар хотод л хэрэгжиж байна гэж ойлгож байна. Харин энэ байдлыг өөрчилж, за илүү одоо хотыг тэлэх чиглэлд анхаарах нь чухал. Хэдийгээр орон нутагт ипотекийн зээлийг 3% одоо хүүтэйгээр олгож байгаа ч гэсэн, за орон нутагт олгож байгаа дүн мэдээлэл нь бол бас бодит байдалд энэ одоо зорилго нь хэрэгжиж чадахгүй байгаа гэдгийг харуулж байна. Санхүүчид болоод эдийн засгийн зүгээс цаашид бол яг энэ ипотекийн зээлийг илүү одоо явц нь илүү цахимжсан байх. За мөн дээрээс нь өмнө нь одоо өнөөдрийг хүртэл 13 жилийн хугацаанд ямар хүмүүс ямар орон сууцыг одоо хичнээн төгрөгөөр бол тухайн үедээ авч байсан бэ гэдэг мэдээллийг нь боловсролын зээлийн сан шиг ил тод болох нь зүйтэй гэдэг дээр байр суурь илэрхийллээ. Яг энэ ипотекийн зээлтэй холбоотой тодорхой нэг журмын дагуу нээлттэй ил тод мэдээлэх, за тухайлбал одоо юу гэдгийг зээл яг авах гэж байгаа өргөдлөө өгцөө маань хэдэд явж байгаа, зөв өмнө бусад хүмүүсүүд авсан эсэгч гэдэг юм уу. Ингээд ер нь бол энэ зээлтэй холбоотой юмнуудыг ил нээлттэй ил мэдээлэл болгосноор ерөөдөө бол харьцангуй жигдрэх байх гэж бодож байна. Бид бүхэн ипотекийн зээлд хамрагдсан айл өрхүүдийн мэдээллийг харахад бол 2-3 мөн 4-5 ам бүлтэй айлууд бол яг энэ зээл хамгийн их хамрагдсан байдаг юм байна. Үндсэн зээлдэгчдийн насны мэдээллийг нь харвал голчлон 25-аас 45 насныхан яг энэ зээлд илүү төлхөө хамрагддаг юм байна. Тухайн байршлаас нь шалтгаалаад хүүгийн түвшин өөр байх, эсвэл урьдчилгаа нь өөр байх, эсвэл метр квадратын бас одоо дүнгээс нь шалтгаалах гэх мэтчлэн олон одоо журмын өөрчлөлтүүд бол яригддаг. Гэхдээ одоогоор бодит байдалд хэрэгжээгүй байгаа. За мөн дээрээс нь одоо шинэ засгийн газрын хувьд бол ипотекийн төрөлцсөн банк байгуулна гэж ярьж байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол ажлын хэсэг л гараад ажиллажчихсан. Яг
тодорхой ажлын хэсэг нь бол ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ гэдэг нь бол тодорхойгүй байгаа юм. Харин эдийн засгчдын зүгээс, санхүүчдийн зүгээс бол яг ийм төрлийн банк байгуулахдаа зөвхөн одоо их усрыг нь л тухайн банк хариуцдаг байх чиглэлд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед их барьж байгаа одоо аль нэг улс төрийн хүч нь өөртөөхөө намын гишүүд одоо тэдгэрийн хамаатан танил талч гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг анх гарах гэж байгаа зорилгоосоо одоо өөр эсрэг чиглэлд нь явуулчихдаг. Тэгэхээр энэ бол бараг шаардлагагүй. Хэрвээ ипотекийн зээл байгуулах гэж бол зээл олголт нь бол арилжааны банкудаараа яваг. Тэд нар зүгээр яг их усрыг гаднаас ч гэдэг юм уу те дотоодоос босгодог их уср юм тийм зохицуулдаг тийм байж хөлбөр байж болно. Монголд амьдарч байгаа залуучуудын хувьд, залуу гэр бүлийн хувьд ипотекийн зээл гэдэг өөрөө нэгсэндээ мөрөөдөл гэж хэлж болох хэмжээнд хүрчихсэн. За аль хэдийн энэ зээл хамрагдахыг хүссэн хэдэн мянган залуучууд бол банкнууд дээр бол өөрсдийн хүсэлтэд өгчихсөн ийм дараалал үүсчихсэн байдаг. За энэ цаг мөчид бол хамгийн ихэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол ялцчгүй мэдээллийн ил тод нээлттэй болох нь зүйтэй юм. Магадгүй өнөөдөр одоо ипотекийн зээлийн материалаа хүсэлтэд өглөө гэхэд таны өмнө хэдэн мянган одоо хүн байгаа вэ гэдэг. За магадгүй та мянга дахь хүн шүү гэдэг энэ мэдээлэл тоо мэдээллийг нь харах боломжийг нь захимаар нээлттэй ил тод олох нь зүүн хэрэг маа. Мэдээлэл хүргэлээ.